Евразийн эдийн засгийн холбоонд гишүүнээр элсэж ороод амжилтанд хүрээгүй орны жишээ бол Кыргызстан байт юм аа. Тэгэхээр энэ удаагийн дугаараар дэлгэрэнгүй энэ талаар ярилцъя. За нэгдүгээрт бол энэ Кыргызстан улс энэ холбоонд элснээрээ төсвийн орлогын нэг сувгаа бол боомлуулсан юм жишээ бол байдаг. За 2014 оны энэхүү холбоог байгуулах гэрээний 26 дугаар зүйл дээр юуг заасан бэ гэхлээр нэгэнт таможны буюу энэ гайлын чөлөөт бүсэд орчиж байгаа учраас гайлын импортын татварыг тухайн гишүүн орнуудын эдийн засгийн хэмжээ, хүн амын байдлаараа хуваагаад хувьчилсан байдлаар олгоно гэсэн ийм заалт бол байдаг. За бүр энэ гэрээн дээр бол ямар улс хэдэн хувийг авахын гэдгийг нь бол тодорхой заагаад өгчихсөн байдаг. За эндээс хараад үзэх юм бол хамгийн их хувийг нь 85%-ийг нь Оросын холбооны улс авна. За араас нь бол нэг 7%-ийг нь бол Казахстан бол авах нь байна. За ингээ Беларусь нэг 5% ойролцоогоор авна. За араас нь бол Кыргызстан, Армен гэдэг улсууд бол 1-2% бол авах ийм заалт бол байд юм аа. Тэгэхээр энэ юу гэж хэлж байгаа вэ гэхлээр гайлын импортын татвар Кыргызстаны энэ хилээр орж байгаа бараан болгон дээр татвар нь өөрөө Кыргызстан 100% авахгүй ингээ гишүүн орнуудаа хуваана гэсэн ийм заалт бол ороод ирсэн. Тэгэхээр энэ юу гэж ярьж байгаа вэ гэхлээр төсвийн орлогыг бууруулах ийм эрсдэлт бол Кыргызстан энэхүү холбоонд ирснээр бол орчсон гэдгийг бол харуулж байгаа. За ингээд статистикийн хорооноос нь бид нэр татварын энэ орлого, төсвийн орлогын энэ хүрээний мэдгдлүүдийг нь статистик хараад үзэх юм бол саяны ярьсан эрсдэл бол батлагдж байгаа юм аа. За 2014 оныг хүртэл бол энэ Кыргызстаны импортын гайлын татвар бол маш их өсөд явж исэн. За хамгийн сүүлийн үеийн буюу 14 оны байдлаар бол 13.7 тэрбум соомоор бол хэмжигдчихсэн. За ингээд дараагийн жилийн гишүүн болсон. За ингээд татварын энэ төрлийн орлого нь бол 50% гаруй буурсан. За ингээд дараах жилд нь 2016 онд бараг 1 тэрбумч хүрэхээ бол болж эхэлсэн. За ингээд өмнөх оноосоо 80 гаруй хувиар бол буурсан юм жишээ бол байна. За хажуудлын график дээр харуулж байгаачлан ер нь бол шууд энэ эдийн засаг дээр нөлөө бол явагдаж эхэлсэн. За энэс цаашаа бол энэ төрлийн татварын орлого бол буцаас сэргийж бол чадаагүй гэдгийг харах юм боломжтой. За энэ статистикийг арай дэлгэрэнгүй байдлаар хараад ер нь бол энэ татварын орлогод эзэлж байгаа импортын гайлын татвар хэдэн хувийг эзэлж байгаа юм бэ гэдгийг харах юм шаардлагатай. За ингээд хараад үзэх юм бол ер нь бол энэ холбоонд эсгээс өмнө Кыргызстаны энэ төрлийн татварын орлого бол нийт татварын орлогын 15-16% дээр бол тогтож исэн гэдгийг харах юм боломжтой. За ингээд гишүүн болсон 2015 онд юу болсон бэ гэхээр буурсан. За ингээд 2016 он гэхэд бол бараг 16 байсан. Ингээд 1% бол орж доошилсан байна гэж байгаа. Тэгэхээр энэ бол юуг харуулж байгаа вэ гэхлээр энэ татварын орлого, импортын гайлын татварын орлогууд бол дандаа том улсын эдийн засаг руу ордгоо. Тэгэхээр энэ өөрөө заалт нь эдийн засгууд маш юм шудраг бус хуваарлтыг бий болгож байгаа гэдэг нь харагдаж байгаа. За ингээд удаах жилүүдэд өнөө хүртэл энэ Кыргызстаны импортын гайлын татварын орлого бол сэргээгүй. Нэгдсэн данслал өгдөг. Ингээд тодорхой хэмжээний 1.9% нь буцаж ирдэг нэг иймэрхүү байдалтай байгаад байна. Тэгэхээр нөгөө төсвийн орлогын хэсэг нь татварыг одоо их хэмжээгээр хоримтлуулна, чөлөөт худалдаа хийнэ гэсэн ийм өөр амлалт нь биелээгүй байна гэдгийг харах боломжтой байна. За хоёрдугаарт нь юу ярьсан бэ гэхлээр тухайн үед Кыргызстаны энэ санал асуулгууд, хилцүүлгүүдийг хараад үзэх юм бол иргэд болон засгийн газрууд яагаад дэмжсэн бэ гэхлээр энэ бол шууд ажиллах хүчтэй бол холбоотой заалт бол байсан юм аа. За Москва хотод очиод үзэх юм бол ер нь бараг дийлэнх бүх ажилтнууд нь киргиз хүмүүс бол байдаг гэхэд хэлсдэггүй. За ойролцоогоор 400 гаруй мянган им киргиз иргэд бол Оросын холбооны улсад бол ажиллаж хөдөлмөрлөл бол эрхэлдэг. За ингээд статистикийг хараад үзэх юм бол хамгийн сүүлийн үеийн байдлаар жилд дунджаар 2.5-аас 2.6 Америк долларын валютын орлогыг эдгээр ажиллаж байгаа хүмүүс их орон руугаа буцааж илгээдэг байна. Тэгэхээр тухайн үед юу гэж бодож ирсэн бэ гэхээр айл болгонд нэг Оросод ажилладаг хүн байгаа. Тэгэхээр тэр хүний нийгмийн даатгалын асуудлууд, чөлөөтэй нэвтрэх асуудлууд, хөтөлбөрийн гэрээг ямар ч асуудалгүй хийдэг байх асуудлууд, за ингэж эрхээ хамгаалуулдаг байх асуудлууд гэдэг ийм зүйлийг шийдвэрлэнэ гэсэн юм амлалтыг бол өгсөн байна. Нөгөө талаар бол засгийн газар юу гэж харсан бэ гэхээр валютын орлогын тогтмол энэ хэмжээнд хадгалах юм байна. Тэгээ нэмэх боломжтой юм байна гэж харсан байдаг. За ингээ 10 жил өнгөрлөө энэ амлалт бол хүрээгүй. Тэгэхээр энэ эдийн засгийн энэ бүсд өөрөө хөдөлмөрийн чөлөөтэй урсгалыг бий болгоно гэсэн амлалт биелэгдээгүй. За тэгээ сүүлийн бараг 3-4 жил та бүхэн хэрвээ энэ их сурвалжийг хараад үзэх юм бол Кыргызстаны парламент дээр хамгийн том амлалт биелэгдээгүй байна гэдээ харах ийм ярьдаг. Тэгээд энэ холбооноос гарья гэсэн юм шүүмжлүүдийг бол засгийн газрын гишүүд, парламентын гишүүд хүртэл яриад явж байгаа.
За 2024 оны хувьд бол энэ Кыргызстаны ажилтнуудад эрүүл мэндийн нэмэлт шаардлага тавьдаг болсон. За ингээд юу ярьж байгаа вэ гэхлээр нөгөө хөдөлмөр чөлөөт орж гардаг, гэрээгээ байгуулдаг, ийм хөдөлмөрийн чөлөө дурсал өөрөө биелэгдсэнгүй гэдэг ийм бас сул тал байгаад байна. За дараагийн асуудал юу вэ гэхлээр энэ өөрөө Кыргызстан гэдэг улс бол бусад гишүүн орнуудаас үйлдвэрлэлийн хувьд бол нэг ялгараад байх зүйл бол байхгүй. Комторын алтны урхаатай. За ингээд дийлэнх нь бол хөдөө аж ахуй дээр суурилсан ийм эдийн засгийн бүтцтэй орн. За эндээс ямар асуудлууд энэ гишүүн болсноор үүссэн бэ гэхлээр хамтарч ажилладаг эдийн засгийн хөршүүдтэйгээ өрсөлдөгч болж эхэлсэн. За хамгийн том өрсөлдөгч нь бол одоогоор Казахстан болж эхэлсэн. За энэ гишүүн болж илснээс хойших он жилүүд дээр жил болгон, улирал болгон ямар асуудлууд яригддаг вэ гэхлээр Казахстаны галийн албаны зүгээс, Казахстаны улс төрчнөрийн зүгээс, Казахстаны сайд, депутат, парламентын гишүүдийн зүгээс Кыргызстаны худалдаанд ийм худал галийн мэдүүлэг хийдэг. За ингээд галийн чөлөөт бүс рүү хятад үйлдвэрлэсэн ийм шошготой юмыг Кыргызстанд үйлдвэрсэн болгоод чөлөөт бүс рүү нөөтийн татваргүй оруулдаг. За ингээд заримдаа татвараас зүхтдаг ийм асуудлуудаар дандаа хилээ бол хааж бол эхэлсэн. За ингээд зарим тохиолдолд бол мэдээнүүдээр ерөнхийдөө 10 км-ийн урт Кыргызстан болон Казахстаны хил дээр очр үүсчихсэн байдал бол энгийн зүйл бол болж эхэлсэн. За яг уу албаны талууд бол хоорондоо ярьдаг, мэдээлэл бол хийдэг. Энэ хэвлэл мэдээлэлээр гарч байгаа мэдээлэл юу гэж ярьдаг вэ гэхлээр үнэхээр Кыргызстан өөрсдөө үйлдвэрлэхгүй бүгд хятад ард улс үйлдвэрсэн бүтээгдэхүүнийг Кыргызстанд үйлдвэрлэх гэдэг шошго наагаад экспорт нь гаргаад татвар төлөхгүйгээр энэ чөлөөт энэ эдийн засгийн бүс рүү оруулаад байна гэж ярьдаг магадлалыг бол ярьдаг. Эсвэргээр бол энэ нөгөө талаар юг харуулж байгаа вэ гэхлээр эдийн засгийн хувьд бол адилхан бүтцтэй орнууд аа. Тэгэхээр энэ дээр бол шууд өрсөлдөөн явагдаж байгаа гэдэг ийм логик тайлбар бол яригдаж байгаа гэсэн. За ямар тач энэ холбооны гишүүн улс орнууд бол хоорондоо эдийн засгийн хүрээнд бол хамтарч ажилддаг. За Кыргызстан, Казахстан хоёр бол байнга худалдааны маргаатай. Казахстан хилээ хаачдаг. За ингээд хилээ хааснаас үүдэлтэйгээр нөгөө эдийн засгийн чөлөөт бүс, эдийн засгийн бүс руугаа Кыргызстаны зүгээс бараага экспорт нь гаргаж чаддаггүй нэг ийм нөхцөл байдал үүсээд байгаа маа. Нөгөө талаар бол Казахстан зах зээлээ хамгаалж ийн гэж бас ийм ярих судлаач нар бол байдаг. За тэгэхээр энэ бол асуудал юу гэж харуулж байгаа вэ гэхлээр эдийн засгийн энэ бүст ороод нэгдээд Кыргызстаны зүгээс 3 том ийм хүлээлттэй бол байсан. За нэгдүгüүрт нь бол төсвийн орлогоо нэмэгдүүлэх юм байна. Яг тэр их хэмжээний бараа оруулж ирэх юм байна. Магадгүй Орос руу орж иж байгаа энэ импортын татвараас бас хувь авах юм боломжтой байна гэж тооцоолсон байж магадгүй. Энэ бол өөр амжилтанд бол хүрсэнгүй. За хоёрдугаарт нь бол юу байсан бэ гэхлээр энэ хөдөлмөрлөх хүчний нөөцөө чөлөөтэй уурсгалд нэвтрүүлснээр валютын орслоо нэмэгдүүлэх нь байна. За ингээд иргэдийнхээ нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх нь, ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэх нь гэж хүлээлттэй орсон. За энэ бол өөрөө яг хэвэндээ бах байдгаараа явж байна. За дараагийн асуудал нь юу байсан бэ гэхлээр ер нь хөрш орнуудтайгаа эдийн засгийн хувьд чөлөөт худалдаа хийгээд сайхан хамтдаа хөгжөөд ингээд явна гэсэн юм хүлээлттэй бол байсан. Гэвч эсэргээрээ хамгийн том хөрш, хамгийн том худалдааны түнш Казахстантайгаа эрт илт өрсөлдөгч ийм нөхцөл байдалд бол орсон байна. Тэгэхээр ер нь бол манай Монгол улсын хувьд Евразийн эдийн засгийн холбоонд төр хэлцээр байгуулсан ч бай, гишүүнээр хэлцэж орсон ч бай, энэ мэд жишээнүүдийг судлах зөндөө олон материал бол байгаагийн нэг жишээ бол өөрөө Кыргызстан бол байгаамаа. Гэхдээ Кыргызстан бол сайн биш, муу жишээ бол байгаа юм шүү. За ингээд анхаарал тавьсан бол баярлалаа.